За сайн байцгаана уу? Удаа хүлээлгэсэнд үнэхээр гоочлаарай. Өмнөх дугаард айсбергийн эхний хоёр давхрыг ярьсан да. Тэгвэл энэхүү айсбергийг Reddit-ийн нэгээр илгэж хийсэн бөгөөд хандлтан дээр суйрлан ирэмбэлсэн гэж хэлээ шүү. За тэгвэл ингээд 3 дугаар давхар руу орцгоё. За манай 3 дугаар давхарт 9 сөүлт, Saffron Bane, Speedy, Ficasian, Chodag, Chilwit явуу холон, Punchy, Butterfly, Young Bo, Mara, Pikatrina, Gunsor, Wanda Mountain, Jamelist, Seto, Babu, Rafor, Jakul, Trishna гэх мэт эдгээр артистууд багтж байна. Ер нь хөгжим сонсдог хүмүүс бол бүгдийг мэднэ дээ. За миний хувьд онцлог хэд хэдэн уран бүтээлж байгаа нь Butterfly, Wanda Mountain юм аа. За өмнөх дугаард Butterfly-ыг хальт ярьсан да. Тэгвэл одоо жоохон хальт басаар ярив. Тэрээр 13 настайгаас эхэлж хөгжим хийсээр одоогийн Butterfly болжээ. Анх тэрээр би чамд гих дуугаа татснаар Монголын Instagram, сошиал ертөнцид төмөр тавиад байлаа. Би ч гэсэн анхын дугаар нь сонсч ижлээ. Түүний хөгжим машингийн цөөхөн дууралт ашиглагддаг хэрнээ ердөөсөө дутуу мэдрэмж төрүүлгүйг нь форум дуунаас харж болно. Форум нь зөвхөн байс болон кикнес бүрддэг ба дээр нь түүний хоолой л байдаг тэгэл болов. Мөн өөр нэг онцлог уран бүтээл бол 80 карат. Энэ дуу 4 жилийн өмнө бичигдэж байсан ба дөнгөж саяхан Spotify дээр цацагдсан дуу юм шүү. Дууны утга агуулгын хувьд 80 карат гэдэг нь хоёр зүрхийг нийлүүлсэнтэй тэнцэх том даа юм ба. Тэр ч ихтэй классик хайрын дуу юм. Дууны үг нь чамаа карат, нүдний булар 80 карат гэж юм яа гэдэг юм бэ. Энэ дууг юу зүгээр л нэг хайрын дуу биш болгож яваа гэхээр мэдээж дууны аяас гадна дууны үг. Хайртай гэдгийг илэрхийлэхдээ зүйрлэл ашиглан ингэж гоё үг бичиж болдгийг энэ дуунаас харж болно хүмүүсээ. За дараагийн онцлог уран бүтээлч бол Wanda Mountain. Тэрээр багасаа л хөгжим болон хувцастайгаар туртай хүүхэд байсан ба 2006 оноос Шведэд амьдарч сурч эхэлжээ. Тэнд байх хугацаанд тэрээр бидний сайн мэдих Sad Boys, Drain Gang-ийнхэнтэй танилцаж хамтран ажилладаг болжээ. Миний анзаарснаар Wanda Mountain-ыг хүмүүс ихэвчлэн эдгээр хүмүүстэй хамтран дуу хийснээр мэддэг юм шиг санагддаг. Тэндээ ч өнөөдөр түүний хувийн уран бүтээлүүдээ саналж ярив. Тэрээр cloud rap төрлөөр уран бүтээлээ төрөвдөг ба дуунууд нь ер нь л их сүнслэг. Гэтэ ер нь нэг тийм монголжой сүнслэг юм шиг нэг тийм Монгол орны байгаль уул ус савдаг яриад байгаа юм шиг санагддаг. Тиймдээ ч ийм нэртэй болсон баха. Үүнийг нь түүний Eclipse дуунаас нь мэдэх боломжтой. За дараагийн онцлог дуу нь бол 110%. Энэ дуунаас би зүгээр л хэрэгчлөөг мэдэрдэг. Чиний төсөөллийн ертөнцид баймааргүй байна би гэж тасралтгүй хэлэх нь бас зогсоод зайгүй өөрчлөгдөх хөгжмийн барьцгүй дууралтууданд маш төгс оршоод хэний ч үзэл бодол үг төсөөлөлд баригдалгүй өөрийнхөө байхыг уриалж хүн болгон л аливаа зүйлийг өөрөө мэдэрдэг учраас чамаас өөр нэгний битгий өөрийнхөө төсөөлд авчиж байгаарай. За бусад артистууд нь ч гэсэн мундаг хүмүүс байгаа. Гэхдээ миний хувьд онцлог артистуудаа ярьлаа. Тэрнээс биш сайн муу гэж харьцуулаагүй шүү гэдгийг хэлснээр энэ удаагийн дугаараа дуусгая. Комент хэсэгт өөрсдийн дуртай онцлог уран бүтээлчээ бичээд яваарай манайхаа.